Монгол улсын шинэхэн начин жаргал сайхны явхад сайхан хөөдрүүлж сайхан цолоолаа. Сайхан думныг байссан. Баяр хүргэе даа. Дарслан цолтой ахыгаа дагаж бас одоо Монгол улсын начин цолны болцлыг хангалаа. Тэгээд их нутагтаа хүрэлцэн ирлээ. Сэтгэлээ олцохгүй юу юм. Тэгэлгүй яг хаа. Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болж манай Ховд аймаг тэрнээ зэрэг сумаас минь Монгол улсын арслан хэмээх хүнтэй цолтой бүх төрлөө. Тэгээд ахыгаа дагаж сайхан байрлаж бас ахын маань буян шиг байсан байхаа. Тэгээд сайхан ахыгаа булган сүлэг дагаж сайхан улсын начин болсон их баяртай байна. Төрлөх нутгийг нь хүлээж авсан ер нь ямар санагдсан? Тий, сая зам дээр төрлөх сум зэрэг суман дээр бас хүлээж аваад тэнд бас уулзах зохион байгуулад их нутгийн ард түмтэйгээ шин цолтой ирэхэд их сайхан байдгийн байна. Тэгээд цааш гэсэн одоо цолоо улам ахиулж одоо ийм их сайхан аз жаргалтай баяртай мөчийг л олон мэдрэхийг л хүсэж байна да одоо. Таны хувьд бол бас олон жил барилдаж байгаа. Тэгээд бэлтгэл сургуулаа хаана хийсэн бэ? Одоо ахмад бүгчүүдээс суралцахтай цаашид анхаарах олон зүйл байгаа. Яг энэ мөчөд та юу гэж хэлмээр байна? Тэгэлгүй яг хаа. Одоо энэ жил манай Ховд хөвжөөний багшаар бүрэн сайхан зам маань болоод тэгээд бид манай Ховд хөвжөөнийх нь харцнаа шүтээ гэдэг амралт руу гарсан. Тэгээд Мандаа зам маань бэлтгэл сургууль сайхан даруулсан. Тэгээд сайхан байрлал сайхан улсын начнаас хүрсэн. Тэгээд ахмад өгчүүд ах нар маань тэгээд дандаа бүгдээрээ л зааж зөвлөж явдаг даа. Монгол төрийнхөө наадамд тав даваад түүхтэй орж байх тэр мөчөд танд хамгийн их бодогдчихсан, хамгийн их сэтгэл тогтоолжсэн зүйл юу байсан бэ? Тав давал түүхтэй орж байхдаа нутаг усаа ээж аваа гэр бүлээл их уддаг юм билээ. Тэгээд тэднэртэйгээ одоо босчгоо чиг гэртээ хайрж удаа баярт мөчөд хуваалцахыг их бүгсчихэд боддог юм билээ. Өчнөө даваа гэдэг бол одоо бүх хүний үед хамгийн одоо анхны улсын цол авж байгаа мартагдахааргүй одоо тийм сайхан цолны даваа шүү дээ тий. Одоо уралдсан болон хайргддаггүй барилдсан болгон начин болдгоо гэдэг шиг одоо энэ сайхан Монгол улсын хэмээх ихэм цолжийг хүртсэндээ маш их баяртай байна. Аймгийн арслан цолтноос тий улсын цолтны игнэнд яг очиход ямар санагдчих вэ? Хотоогоор их том хариуцлага үүргэл ирдэг юм байна. Тэгээд одоо ерөөдөө төрийн хүн боллоо даа тий. Их баяртай байна. За тэгээд төрж өссөн нутаг усныхандаа ховчуудаа хандаж юу гэж хэлмээр байна? За нийт ховчуудаа одоо баяр наадмаар сайхан наадаарай. Одоо 8 сарын 1-нд болно тий. Тэр баяраа сайхан наадаарай, сайхан тэмдэглээрэй л гэж хэлээ да. Бүх ховчуудаа баяр наадмын төргийа. За баярлалаа. Баярлалаа.